Хидрос амдруудын цуврал хижээнүүдийн дараагийн дугаар татаа морил энэ удаа олонгууд бид нар Asian нэртэй 30 долларын үнэтэй кейсийг залж үзэж байна. Тэгээ бид нар бүх кейсийг залж үзэж байгаа хэр ашигтай таалттай турш үзэж байгаа. Тэгээд энэ кейсийг хэр ашигтай таалттай үзээд аа. Хидрop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CTS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л өөчсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CTS промо код ашиглаад 35% бонусын авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CTS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна уу одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CTS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо мань олонгууд ороогүй байгаа хоёр giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries Мэн өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ мань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим долларын giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцох арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. The Asian case $30 үнэтэй хамгийн үнэтэй юм нь болонгууд Seed Bloody Miami Dade л гинэ. $200 үнэтэй. Унах магадлал нь яагаад юм бага байгаа юм бол $30 үнэтэй кейс юм байж. Энэ жоохон 2 pages магадгүй. Туршаад үзье да. 100 задлаад үзчихье одоо. Бүүн. 100 задлал $3,000 өрнө. Тэгээ зөвхөн agent ундаг кейс. Bloody Dade л унах магадлал маш бага юм байна. 5 6 7 8 9 10 11 12 13 ер нь угаасаа ашиггүйгээс нөө. Тэгээ дээрээс макс вингүү. Ерөөс ашиг хийж байгаа байлах. 17 18 19 20 Талын хуцааж авбуу. За энэ жоо удаан уншиж болсон мөлий. Тэгээ $3,000 ингээд л алгуулчих юм тий. 50% нь бараг 40% нь алгуулчих. Бэж уншиж байгаа орж ирж байгаа юм биш үү? Энэ балансаа бодох гэж амар өвдөлцсөн мөлий. 33% залдаг. Joker модоор задлахад Joker модоор задлсан намаагүй дээ биш үү дээ. Юм зарсан тий. Хойрыг задлаа үзье. Joker мод намайг шулуухан юм байна. Яг хөө сая жоохон яндаагүй байла. Тэгээ Max Wing-гүй юм Joker модоор задлана гэдэг бас сонирхолтой. Ашиг хийж чадахгүй байна. Эмхтэй эсги унжээ. Окей, ашиг хийсэн. $100 ашиг. This case is so weird man. Bloody Dade унсан, бэлэгч надад унсан. Тэгээд нийтдээ $1,000 болж байгаа. Энэ цаашаага нөгөө Steam-ээс үнэ шалгад ил болсон юм шиг байлээ. За 20-ыг задлаад $1,000 болж байгаа юм. Бид хэдийг үрсэн? 925 үрсэн. Ашигтай л гэж одоо. Надад илүү дээр санагч энгийнээр задласнаас. Гэхдээ л жоохон онцгой кейс байна. За ингээ $300 кейс батл.
За энэ хооронд та нарт би giveaway танилцуулна. Giveaway ер нь бол 10 сард зав. 10 сарын 3-наас хойш одоо 10 сар дуусч штэ. Мань нийтдээ хэдэн giveaway хийсэн байна вэ гэж ChatGPT-гээр сая ингээд копидж авчиад бодууллаа. Тэгээд скиний үн баг 2 дахин унтсан байхад 66,000 байна. Нийтдээ би 57 giveaway хийсэн. Ер нь бол өдөрт 2 giveaway-с 2 болон түүнээс олон giveaway хийсэн байна гэсэн үг. Нийтдээ 66,000 долларын giveaway хийсэн байна. Хэрвээ скиний үн унаагүй байсан бол энэний giveaway те энэ 32,000 гаруй долларын giveaway байсан. Энэ тунгу 5,800 байсан. Ингээ 12,000. Энэ хоёрын giveaway ч 12,000 байсан. Ер нь бол ингээд хэрвээ саяын апдейт ороогүй байсан бол би энэ сард бол ерөөхдөө за багаар бодоход 80,000 долларын giveaway хийсэн байна. That's crazy. Use God CTS man. Case battle дээр хэшиг шааж чадаагүй. Угаас энэ удлаа кейс нөө. Ингэдээс бодлоо. Чулуухан Joker мотор залсан дээр юм. Тэгээд нэмээд яг одоо дахиад нэг giveaway чи. Хэрвээ тэгэл 10 сарын 2-оос хойш тэгэл giveaway deposit хийсэн бодод ингээд ийм олон giveaway орцох боломжтой байсан байна. Нөгөө анзаархад бас ер нь бол нэг 200 орчим долларын deposit хийсэн хүмүүс ялаад байна гэж би өмнө бичлүүдээр хэлжсэн. Тэгсэн чинь яасан бэ гэж чи $5 deposit хийсэн хүн ялцсан байл. Жоо дургу урж байгаа л та. Манийх нөгөө аккаунт ийм байхгүй юу? Тэгээд мань энэ ч одоо 200 гаруй долларын депозит хийсэн байхад ингээд мань нэлээд том зургатайгаас эдгээр одоо 200-аас $500 депозит хийсэн хүмүүс л ах гэж би бодод байгаа. Тэгсэн чинь хардаа хамгийн жижигхэн зургаттай буюу $5 депозит хийсэн giveaway ялцсан. Нэгсэндээ одоо өмнө депозит хийсэн үнэгүй оролтоороо ялцсан гэсэн үг. That's crazy. Citizen promo code ажиллаад giveaway дээгт оролцоо байна. Их сарч гисэн дахиад $100 giveaway орно. Тэ this case sucks. Joker орон задлаа үзье. Би өөрийгөө $100 депозит хийсэн хүн гэж бодоод энэ дээр ашиглаж магадгүй хаа. Чи магадгүй maybe жоохон итгэл найдар бол байна. Тэ Max Wingo кейсийг Joker модод задлахаар аим сонирхолтой юм байна. Ингээд плари дайрлуунаа. Дээрээс нь чи нөгөө float нөгөө юу weird байхгүй штэ. Factory new Batscard энэ төр байхгүй болохоор их сонин кейс байна. Ямар ч энгийнээр нь задаад имик кейс шүү. Joker модорн задал бол хамаагүй дээр. Яг л бүх юмных нь одонд хэзүү гэсэн мөртөө кейсийн үнэ нь 50% юм бичээ. Энэ уул нь улаан хэмжээтэй үнэтэй байдгүй лөө. Энэ улаан хэмжээтэй байдгүй лөө. Хоёр бэлгэвчин болоод унж байна. Бэлгэвчин болоод гэдэг байгаа шүү дээ. Оо! Max Win. Шас. Ой, ялчаа биш өстой. Bloody дээр л унц баг ялчаа биш үү? Easy. Тэгээд 2x лчлээ шүү дээ. Бараг л 2x. $46 90 болгочлаа те. I like it. Энэ кейсийг Joker модоор задлахад зүгээр л кейс санагдаж байна. Энгийн дээр нь бол битээ задлаарай за. Чал тийм юм биш үү? Нацаас юм үнтэй юм а те. Энэ лоодоотны биш тгийжсэн тэгээд нацаас аав үнтэйс. Энд чи Max винлж гин. Энд бас тавгүй. Энэ хоёрын үн ийм амар зөрүүтэй байх хэрэгтэй гэж юу. Энэ хоёр ч хоёулаа Rolex-тэй шүү дээ. Энэ хар өнгийн Rolex-тэй, энэ алтан Rolex-тэй болохоор юм уу. Гэтэ нөгөө ягаас хорооч болохоор илүү үнэтэй л идэг л та. Bloody дээр л бүгдээрээ Rolex-тэй л доо. Тэгээ нацаас бол D-Squadron нацаас бол ягаад юм үнэтэй тийм ээ л зөвхөн мэдгүй. Энэ бол цагаан хэмжүүд болохоор үнэтэй тий. Энэ нацаас 2 удаа унаачлаа. Bloody дээр л 109. Энэ бол Rolex-тэй энэний хэмтэх хэлбэр нь. And I lost. Хоёрыг хэлчээрэй чадсан. Окей. That's ер нь бол гэхдээ ингэж яастаа чи өөрөө дуртай эйжентэй барыг хоттой авсан намайг шалгах нь дөө. Тэр л дээ. Яар зэ giveaway тавцгаа за. Bye.